Alibaba Group-ийг үндэслэгч Ноён Жак маань мэргэжлийн сумагийн 68 дахь их аварга давд оржийн урилгаар Монголд ирсэн бөгөөд энэхүү завшааныг ашиглан үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Монголын залуучуудаа оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Ингээд хүндэт зочдоо тайзнаа орж байна. Alibaba Group-ийг үндэслэгч Ноён Жак Ма буюу Ма Юм. Мэргэжлийн сума бүхийн 68 дахь их аварга үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч Ноён давд орж. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч төлөөлөл удирдах зөвлөлийн дарга баяр сайхан. Хүндэт доктор профессор эдийн засагч улс төрч Ноён амар жаргал. Өнөөдөр энэхүү илтгэлийг Монгол Улсын гадаад хэргийн сайд болон Монгол Улсын 21 дахь ерөнхий сайдаар ажиллаж байсан улсын хурлын гишүүнээр 4 удаа сонгогдож ажиллаж байсан манай нэртэй эдийн засагч улс төрч Ноён амар жаргал модератор хийж явуулах нь. Ингээд Ноён амар жаргал танд микрофоныг шилжүүлж байна. За сайн байцгаана уу, та бүгдтэй уулзах учрах бас завшаан тохиолдсон явдалд их баярлж байна. Тэгээд уулзж байгаа шалтгаан маань ч гэсэн бас их бэлэг дэмбэрэлтэй их хэрэгтэй зүйл Монголд байгаа болж байна гэж би ойлгож байгаа маа. Үндэсний хөгжлийн банк маань 10 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа. Тэгээ 10 жилийн ойн хүрээнд дотор бас нэлээд олон арга хэмжээнүүд төлөвлөж хэрэгжүүлж байгаагийн магадгүй ориглон энэ өнөөдрийн чухал уулзалт болж байгаа байхаа гэж би ойлгож байна. Ер нь бол энэ банк их түргэн хурдан хөгжиж өөрийнхөө одоо найдвартай, доктортой байр суурийг бол банк санхүүгийн салбарт бол олж авсан, өөрийн гэсэн өнх төрхтөө болсон ийм банк. Зөвхөн банк санхүүгийнх нь үзүүлэлтийг аваад үзэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд актив нь бараг 8-аас 10 дахин өсчихсөн ийм үзүүлэлттэй байгаа явдал бол бас их олзуурах учиртай зүйл байгаа. Тэгээ энийг одоо ийм амжилтанд хүрэхэд бол мэдээж энэ банкыг үүсгэн байгуулсан удирдах байгаа манай баяр сайхан захирал бол энд их чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодож. Манай даваа захирал хаан суужилаа. Тийм даваа захирал бас энд их чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож байгаа. За мэдээж манай мэргэжлийн сумагийн их аварга маань бол энд бас их жинтэй хувь нэмэр оруулж байгаа. Тэгээ энэ хүн маань бас шинэ салбарт хүч үзэж байгаа, бизнесийн салбарт хүч үзэж байгаа. Тэр нь ч гэсэн бас нэлээд их шуурхай, их урагшилж одоо их сайн явж байгаа гэдгийг бас тэмдэглээ. Та бүгдийн нэрийн өмнөөс энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ удирдах байгаа нөхдүүдтэй бас талархал илэрхийлье гэж бодож байна. За дараагийн бас нэг талархал илэрхийлэх ёстой байгууллага маань бол манай Bloomberg телевизийнхэн байж байгаа. Энэ арга хэмжээг одоо орон даяар сурталчилж олон түмэнд хүргэх ажлыг зохион байгуулж байж байгаа. Тэгээд би зөв ойлгож байгаа бол ер нь өөрийгөө хүндэлдэг бизнесмен болгон Bloomberg-ийг үзэж Bloomberg-ийн мэдээллээр одоо амьсгаж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас бол финанс салбартаа үнэхээр монтаж байгаа мэдээлэлтэй хийж байгаа Bloomberg-ийн хамгаалалтаа бас талархал илэрхийлье гэдгийг хэлмээр. Тэгээд энэ арга хэмжээг бас медиа талаас нь зохион байгуулж байгаа нэг субъект бол Бого Эмэн гэж байгаа хамтран ажиллаж байгаа. Эднийхэнд ч гэсэн бас талархал илэрхийлье. Надад төрсэн сэтгэл бол юу юм бэ гэхээр бол үнэхээр л өргөн зар хүрээтэй мэдлэгтэй ийм хүн юм байна. Ер нь аливаа аж ахуйн нэгж байгууллагуудыг хараад байхад бол байгууллага аж ахуйн нэгж томрох тусмаа тэрийг удирдах байгаа хүмүүс бас тэр хамт олонтойгоо ингээд байгууллагатайгаа томроод явж явах учиртай. Миллиард гаруй долларын үнэлгээтэй хүн чинь бол бас нэг тэр хэмжээндээ л хард юм байна. Харж байгаа юм нь бол өнөөдөр аймаг сум жижиг юм байхгүй. Үнэхээр л глобал хэмжээнд глобал хүн төрөлхтний томоохон асуудлуудыг харж хөндөж ярьдаг юм байна. Ингээд би яриагаа өндөрлөе. Та бүгдийн өмнө Ноён Маг хүрье.
Good afternoon, everyone. Thank you so much for coming, and thank you very much. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монголоор ярьж чаддаг ч байсан болоос магадгүй хизээ нэг өдөр болох юм. Well, I would love to Өнөөдөр би та бүхэнд бизнесийн гараагаа хэрхэн эхлэх, хэрхэн бизнес эрхлэх талаар ярмаар байна. Ойролцоогоор 15-аас 20 минут ярих хаа. Дараа нь асуулт хариулт хэсэгт орно. Асуулт асуухаас битгий юмэгээрээ тэнийг асуулт гэж байдаг, харин тэнийг хариултал гэж байдаг юм. Нэг яриад эхэлчихвэл зогсоход хэцүү муу зуршилтай хүн л дээ би. Монголд 2 дахь удаага ирж байна. Анх 2013 онд энд ирж байсан. 3 жилийн дотор Монгол улс хурдцтай хөгжижээ. Монгол улс бол өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй. Орос хятад гэсэн дэлхийн хамгийн том 2 зах зээлийн яг тэг дунд нь оршдог гэдгээрээ онцлогтой. Танай улс 3 сая хүнтэй, харин хятад 1.3 тэрбум хүнтэй. Хятад хаашаалаар түрүү намайг танилцуулахдаа профессор энэ залуу их зүйл мэднэ. Үүх түүх, философи гэд бид өнгөрсний тухай ярилцсан. Өрн дурны ялгаа гэх мэт гэж тайлбарлалаа. Манай аав намайг байгаахад чи дэндүү их юм мэдх юм а. Гэхдээ мэдлэгч маш гүйхэн байна гэж хүмжилдэг. Аливаа зүйлийг улс суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Намайг хүүхэд байхад сургуульд багш нар эцэг эхчүүдийн ярьдаг нэг л зүйл байсан. Хүүхэд ямар нэгэн зүйлийг онцгой сайн эзэмших ёстой гэсэн үг байлаа. Ингээд би сургуульд орсон. Гэхдээ ангийнхаа шилдэг сурагч нь байгаагүй. Маш олон хүүхэд залуу суралцах чадвар өндөртэй байдаг. Та бүхний мэдж байгаачлан анги болгонд л гавал сурагч байдаг шүү дээ. Та хичнээн шаргуу хөдөлмөрлөж хичээсэн ч байсан тэд үргэлж танаас илүү байдаг. Энэ асуудал намайг тун ихээр зовоодог байсан болохоор би өөртөө яагаад заавал нэг зүйлийг сайн эзэмших ёстой гэж, яагаад нэмж сурах шаардлагатай юм бэ гэж бодсон. Үр дүнд нь маш олон зүйлийг сурах болсон л доо. Гэхдээ зөвхөн том баг хэсгийг нь суралцчихвала. Миний суултал хэтэрхий олон зүйлд анхаарлаа хандуулж олон чулуу хөөсөн явдал байсан юм. Харин миний давуу тал мөн л хэтэрхий олон зүйлийг сонирхсон явдал байлаа. Би хинтээ ч ярилцаж байлаа гэсэн тун ихээр сониучрахтай. Тиймээс сониуч зангаа гээхгүй байна гэдэг хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл юм. Хичнээн хөгшинч бай, хичнээн гайхамшигтай ч бай, сониуч зангаа гэж болохгүй. Үргэлж шинийг эрэлхийлж бай. Хүмүүс надтай уулзахаар дэгдэг юм л да. Таныг зурагт анхаарсан, мэдээгээр үзсэн. Таны тухай олон зүйл уншсан гэдэл. Гэхдээ үнэн хэрэгтээ би тийм гайхалтай хүн биш. Шудраг хэлгээд ангийнхаа шилдэг сурагчдын тоонд орж ирсэнгүй. 3 удаа шалгалтандаа онож 30 ажлаас татгалцсан хариу авсан. Гэхдээ би өнөөдөр үүнтэйгээ эвлэрсэн. Бусад хүн чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг амьдралын нэг л хэсэг. Үүнд гайхшраад шудраг ус байна гэж гомдлох шаардлага ерөөсөө байхгүй. Ер нь ингэхэд яагаад чамайг хүмүүс хүлээн зөвшөөрч чамд туслах ёстой гэж. Зөвхөн чи л өөртөө туслана. Хэрвээ хүчтэй, чадaltaй бол харин бусдад туслахыг хичээ. Би тийм зүйлд л итгэдэг. Би гайхамшигтай мундаг хүн биш гэж түрүүн хэлсэн. Бусдын боддог шиг тэр нэгэн хүн бишээ би. Зүгээр л тун азтай хүн. Жишээлбэл надад тун сайн баг хамт олон байна. Бидэнтэй хамт ажиллаж байгаа олон залуус байна. Түнчлэн би яг энэ үед, энэ цаг үед төрсөндөө азтай. Би хятадд төрсөндөө азтай. Интернетийн цаг үед технологиг бусдад туслахын төлөө ашиглаж болох тийм л цаг үед төрсөндөө би азтай. Би өөрөө тиймч мундаг технологи мэддэг хүн биш. Компьютерийн тухай багахан мэддэг. Харин тэр технологиг бусдад туслахын тулд ашиглаж болно гэдгийг би бодж чадсан. Маш олон компаниуд өөрсдийгөө дэвшилтэт технологийн компани гэж нэрлэдэг. Харин би Alibaba-г дэвшилтэт технологийн компани гэж нэрлэхгүй. Гэхдээ бидэнд хамгийн гайхалтай технологиуд бий. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь технологийн талаар ерөнхийдөө ойлголтгүй байдаг. Технологиос айдаг тийм хүмүүс байна. Намайг анх компани байгуулж хөл дээр нь босгож явахад манайх маш олон инженерүүдтэй байлаа л да. Тэд ямар нэгэн програм бичсэндээ тун ихээр бахархдаг. Тэгээд над дээр ирээд "Джек, энийг хардаа. Бид маш их мөнгөтэй болно. Олон хүний амьдралыг өөрчилнө" гэж хэлдэг. Харин хариуд нь би "Тэгвэл би туршаад үзье л да. Хэрвээ би ашиглаж чадахгүй бол зүгээр л мартаж үз" гэж хэлдэг байсан. Дэлхийн хүн амын 70-80% нь өндөр технологид дургүй. Тэд ердөө ганцхан товчлуур дараад л үр дүн гарна гэж хүлээдэг тийм хүмүүс. Хэрвээ би ашиглаж чадахгүй бол дэлхийн хүн амын 80% нь ашиглаж чадахгүй гэсэн үг болно. Харин би ашиглаж чадчихвал зарим хүмүүс ашиглаж чадж магадгүй. Эхэндээ би компанийнхаа туршигч нь байсан юм а. Тэгэхээр компани байгуулж байгаа бол эхлээд хөрөнгө оруулалтын талаар ерөөсөө бодох шаардлага байхгүй. Хөрөнгө оруулагчдаа уулзаж цагаа өргөх шаардлагагүй. Харин ихэнх цагаа хэрэглэгчдтэй, ажилчдтайгаа ярилцах гэж зарцуул. Бүтээгдэхүүнээ сайжруулахад цагаа зарцуул. Миний үзэл бодол үргэлжилсэн юм байсан. Нэгдүгээрт хэрэглэгч, хоёрдугаарт ажилчид, гуравдугаарт хувьцаа эзэмшигчид. Учир нь хэрэглэгчид чамд мөнгө төлж байгаа болохоос хувьцаа эзэмшигчид төлдөггүй шүү дээ. Хэрвээ хэрэглэгчдэд ажилчдаа хангалттай цаг зарцуулж тэдний төлөө ажиллах юм бол аяндаа хувьцаа эзэмшигчид ашгаа хүртэж эхэлнэ. Бид яг ийм үзлээр л бүхнийг хийж байна. Харин энд байгаа залуу хүмүүст би зөвлөгөө өгье. Залуус үргэлжил бидэнд боломж байхгүй. Тэр чин баян хүмүүст нэр нөлөөтэй хүмүүс. Харин бидэнд тэр нөхцөл нь алга гэж гомдолж байдаг. Би ч гэсэн өмнө нь ийм л үзэлтэй байсан.
10, 20, магадгүй 30 жилийн өмнө би том компаниудыг амжилтаа явуулах хүмүүсийг үзэн яддаг байлаа. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байлаа. Ларри Эллисон азтай тэд бүгд агуу би яаж агуу байх юм бэ гэж боддог байлаа. Харин дараа нь би Билл Гейтс бол миний жишээ авах ёстой хүн биш юм байна гэдгийг ойлгосон. Манай хотод зарим нэг нь зоогийн газар нээж, зарим нь зочид дуудлаа ажиллуулж, харин бусд нь бяцхан зүйл хийгээд л амжилтанд хүрч байлаа. Би тэднээс л үлгэр жишээ авах ёстой. Ингээд өөрийгөө өөрчлөх ёстой гэдгийг ойлгож өөрийгөө өөрчилж эхэлсэн. Өнөөдөр Монголын залуус, Тайваны залуус, Хонконгийн залуус, дэлхий дээр байгаа бүхий л залуус сэтгэл дундуур. Үүний шалтгаан нь дэлхий өөрчлөгдөж байгаатай холбоотой. Дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж, шинэ технологи бий болж бид огт өөр дэлхий рүү алхан орж байна. Миний өвөө бүхий л мэдээллийг сонноос уншдаг тийм хүн байсан. Хин тэгж байна гэвэл сонь дээр тэгж үтсэн байлаа гэж хариулна. Харин аав маань мэдээллийг радиогоос авдаг болсон. Тиймээс хин тэгж байна гэвэл радиогоор тэгж ярьсан гэж хариулна. Харин би түүнд нь итгэнэ. Миний үеийнхэн бол телевизээр өссөн. Тийм болохоор телевизээр гарсан бүхэнд итгэдэг. Харин одоо үеийнхэн радио, телевиз сонины алинд нь биш, харин зөвхөн интернетэд итгэж байна. Тэд зөвхөн өөрсдийн оролцсон зүйлд итгэдэг. Тийм ч учраас өөрөө оролцохыг хүсдэг. Дэлхий өөрчлөгдөж байна. Харин дэлхий өөрчлөгдөж байхад чи гомдлох биш, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Учир нь чи өөрчлөлтийг зогсоож чадахгүй боломж хаана байдаг вэ гэвэл хэдий ч нэ олон хүн гомдлож байна, тэнд боломж бий. Хэрвээ хүмүүс ямар нэг зүйлийг хичнээн төвөгтэй болохыг ярьж байвал тэр чинь боломж байна гэсэн үг. Харин чи тэр гомдлоод байгаа асуудлыг шийдэж чадах юм бол амжилтанд хүрнэ. Одоо би та бүхэнд амжилтын талаар жоох ярьж өгье л доо. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсвэл юун түрүүнд би амжилтанд хүрсэн хүн биш гэдгээ хэлье. Гэхдээ би маш олон амжилтанд хүрсэн хүнтэй танилцах тийм нэг азтай хүн. Билл Гейтс, Warren Buffett гэд олон амжилтанд хүрсэн мундаг хүмүүстэй уулзаж ярилцах завшаа тохиосон тийм азтай хүн юм а би. Бизнесийн салбарт амжилтанд хүрсэн дурын хүнээ нэрлэл би бүгдтэй танилцсан. Стив Джобстой хүртэл уулзаж явлаа. Миний бодлоор надтай уулзаж байсан бүх хүмүүст байсан нийтлэг давуу тал тэд үргэлж ирээдүйдээ итгэлтэй байсан явдал. Тэд хизээж гомдлохгүй, тэд хүмүүстэй ажилдаг, тэд ирээдүгээ хүндэлдэг байсан юм. Бас үргэлж байгаа зүйлдээ талархалтай ханддаг тийм л хүмүүс. Харин амжилтанд хүрээгүй хүмүүс үргэлж гомдлж байдаг. Хэрвээ та гайхалтай бие хүн болохыг хүсчэвэл хандлагаа өөрчил, юмыг эергээр хар. Энэ дэлхий дээр оюун ухааны чадвар, сэтгэл хөдлөлийн чадвар болон EQ гэж 3 чадвар байна. EQ нь хайрын чадвар юм л та. Хэрвээ мундаг хүн болмоор бол оюун ухааны чадвар өндөртэй байх хэрэгтэй. Шаргуу ажиллаж, хичээнгүй суралцсанаар мэдлэгийг олж авна. Эмчлэх уламжгүй ганцхан л өвчин бий. Үүнийг тэнэглэл гэж нэрлэдэг. Хэрвээ тэнэг бол хорт авдар туснаас ч долоондор. Өөрөө суралцсанаар хүн оюун ухааны чадвараа нэмэгдүүлнэ. Үүнээс гадна хүнд сэтгэл хөдлөлийн чадвар гэж бай. Сэтгэл хөдлөлийнхөө чадвараар бусдыг ойлгож, хүндэлдэг, бусадтай хамтран ажилдаг. Гэхдээ энэ хоёроос гадна хайрын чадвар том чухал. Дэлхийн ертөнцийг хүмүүсийн хүндлэлийг чи булчингаар биш харин хайраараа олж авдаг юм. Их дэлхийгээ хайрлах хайр, байгаль орчноо хайрлах хайр, хамт ажилладаг хүмүүсээ хайрлах хайр, тэрч бүхэл өрсөлдөгчөө хүртэл хайрлах хайр байх ёстой. Энэ 3 чадварыг эзэмших нь хамгийн чухал. Тиймээс өөрөөсөө дараах 3 асуултыг байн асууж байна. Чамд юу байгаа вэ? Чи юу хүсэж байна? Юунаас татгалзаж чадах вэ гэж байн асуу. Чамд юу байна гэж надаас асуух юм бол би юу ч байхгүй л гэж хариулна. Энгийн л нэг айлын хүүхэд ангидаа шилдэг сурагч нь байгаагүй сайхан төрөх байхгүй. Жишээ нь ас шороо шиг хүчтэй би хаач байхгүй тэгэхээр би хинч биш. Бүх хүн хинч биш. Тиймээс өөрийгөө хэн болох, юу хүсэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Би эрүүл сарвал аз жаргалтай байхыг хүсдэг. Гэр бүлийнхэнтэйгээ, найзуудыгаа таньдаг бүх хүмүүсээ эрүүл, энх аз жаргалтай байгаасаа гэж л хүсдэг байлаа. Юунаас татгалзах вэ гэж өөрөөсөө асуу. Би улс төрч ч юм уу тун өндөр амжилтанд хүрсэн хүн биш харин найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ амьдралаас таашаал авч чадах хэмжээний багахан мөнгөтэй нэгэн байхыг л хүсдэг байсан. Харамсалтай нь би өнөөдөр алдарт хүрсэн, харамсалтай нь би өнөөдөр мөнгөтэй болсон. Надад байгаа мөнгө бол миний мөнгө шээ. Харин бусдын надад итгэж өгсөн, зохицуул чадна гэдэгт нь найдсан итгэл найдвар гэж хүлээж авдаг. Ухаантай хүн юу хүсэж байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Тэгэхээр эхлээд юунаас татгалзах вэ гэдгээ мэд. Харин түүний дараа юу хүсэж байгаагаа мэднэ. Бүгд өөрөөсөө надад юу байна? Би юу хүсэж байна? Юунаас татгалзаж чадах вэ гэж дахин асуу. Хэрвээ энэ 3 асуултанд хариулж чадчихвал цааш явах замаа олоход илүү хэлбэр болно. Залуус дөх миний дараагийн зүйлх бол хэрвээ ямар нэг зүйл хийх гэж байгаа бол үнэхээр гайхалтай санаач байж болно. Хамгийн гол нь яг зөв цагт нь л хийх хэрэгтэй. Цагийг нь олсон юм бүхэн агуу гэж үг бий. Миний санал болгох нэг зүйл бол хэрвээ чи 22 3 настай бол сайн удирдагчийнхаа төлөө ажил, сайн компанид орох гэж зүтгэх алба байхгүй. Хэрвээ надаас сайн удирдагчтай авах уу эсвэл сайн компанид орох уу гэж асуувал би сайн удирдагчийг нь сонгох байсан. Сайн удирдагч чамд олон зүйл зааж их зүйл туслана. Сайн удирдагчтай, сайн чиглүүлэгчтэй болно гэдэг 30 хүртэлх насны залуусын хувьд хамгийн чухал зүйл. Харин та 30-аас 40 настай бол ямар нэг зүйлийг хийхийг хүсвэл хий тэргээ.
Учир нь энэ үед хүн тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихсон. Дээрээс нь цааш үргэлжлүүлэх хугацаа хангалттай байдаг. Харин 40-оос 50 наснда хүрсэн бол өөрийн чаддаг зүйлийг л хий. Шинэ зүйлийг оролдох, огт мэдгүй зүйлээ хийх хэрэггүй. Мэдээж хэрэг амжилтанд хүрэх багахан ч гэсэн боломж байж болох юм. Гэхдээ амжилтанд хүрэх магадлал дэндүү бага гэдгийг санаарай. Оронд нь залуус туслахыг хичээ. Бусдад тусал. Учир нь залуу хүмүүс таны ирээдүй. Залуу хүмүүст боломж олго. Эн чинь өөртөө л боломж олгож өгнө гэсэн үг ээ. Харин нас нэгэнт 60 гарсан бол үр ачтайгаа цагийг өнгөрүүл. Гэр бүлтэйгээ цагаа нөхцөө. 70 гарчихвал сайхан наралцуул та. Амьдралын сайхныг мэдэр. Амьдралын үе мөч бүрт тодорхой замнал байх ёстой. Мэдээж хэрэг хүн бүр ингээх шаардлагагүй. Гэхдээ бодж үзээрэй. 3-дугаарт та бүхэнд миний хэлэх зүйл бол дэлхий өөрчлөгдөж байна. Асар урдацтай өөрчлөгдөж байна. Гэхдээ санаа зовлтгүй. Хүмүүс ярьдаг бид аимшигтай дэлхийд амьдарч байна гэж. Өнөөдөр дэлхийн хамгийн аимшигтай цаг үе биш. Өнгөрсөн 1000 жилийн хугацаанд хүн төрөлхтөн илүү аимшигтай цаг үеийг даваад гарсан. Танд таалагдах ч бай, үгүй ч бай. 10 жилийн дараа баян хүмүүс илүү олон болно. 10 жилийн дараа өнөөдрийнхөөс ч олон амжилтанд хүрсэн хүмүүс бий болно. Тэгэхээр гомдлох шаардлага байхгүй. Дэлхий өөрчлөгдөж байна. Гол нь эерэг сайхан тал руугаа хөгжиж байна. Магадгүй өнөөдөр танд асуудал байж болно. 20 жилийн дараа, 30 жилийн дараа эргээд харахад өнөөдөр тийм ч муу цаг үе байгаагүй гэдгийг ойлгоно. Тэгэхээр өөдрөгөө хүн төрөлхтний түүхэнд 3 технологийн хувьсгалын үе байсан юм шүү. Эхнийх нь Их Британд уурын хөдөлгүүртэй тэрэг бүтээсэн явдал байлаа. Хүний амьдралыг өөрчилсөн энэ зүйлийн дараа бид машин техник биднээс илүү хүчтэй гэдгийг ойлгосон. Дараагийнх нь цахилгаан эрчим хүч, үүний ачаар хүн төрөлхтний хөгжил илүү хурдцтай болсон. Харин энэ удаагийнх нь бид үнэхээр азтай хүмүүс. Ялангуяа энд сууж байгаа залуусын дийлэнх нь 20-30 настай болов. Та бүхэн иршүүч дүүрэн үедээ байна. Энэ удаагийн технологийн хувьсгал хүний тархийг эрх чөлөөнд хүргэлээ. Урд өмнөх бүхий л хувьсгалуудаас илүү хүчтэй байж олон хүнд боломж олгоно. Бодоод үзээрэй. Технологийн хувьсгал бүр 30 орчим жил үргэлжлэдэг. Эхний 10 жил, биш 50 жил юм байна уучлаарай. Эхний 10 жил нь тухайн технологи бүтээх, харин үлдсэн жилүүд нь тухайн технологио сайжруулах ажлыг хийхэд зарцуулагддаг. Интернет буй болоод 20 гаруй жил болж байна. Ирэх 30 жилийн хугацаанд хүн төрөлхтөн интернетийг хүссэн газараа хүссэн үедээ ашигладаг болно. Та бүхэн, бид бүхэн интернетийг өөрчлөх, сайжруулах хувьтай азтай хүмүүс. Би өмнө нь хэлж байсанчлан аливаа технологи сайн болоод муу үр дагавартай байдаг. Гэхдээ ямар ч технологи хүн төрөлхтнийг урагш алхахад нь тусалдаг. Эхний технологийн хувьсгалыг хүн төрөлхтөн дэлхийн 1-р дан гэж нэрлэдэг. 2 дахь технологийн хувьсгалаас болж дэлхийн 2-р дан эхэлсэн. Харин одоо бид технологийн 3 дахь хувьсгалыг үзэж байна. Юу болох вэ? Өнөөдөртөө санаа зовох хэрэггүй те. Учир нь энэ дан үндэстэн хоорондын дан биш юм. Дэлхийн 3 дугаар дан бол бид хамтран ажиллах, өвчин эмгийг илаашруулах, хор тавдраас салах, интернетийг ашиглан улс төрийг өөрчлөх, байгаль орчны асуудлыг хамтдаа шийдвэрлэх тийм дан байх юм. Дэлхийд даяар боломж байна. Хүмүүс даяарчлыг үзэн яддаг. Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд томоохон компаниуд, томоохон орнууд, хөгжингүй орнууд даяарчсан болохоор тэр. Харин эх 20-30 жилийн хугацаанд интернетийн ачаар жижиг дунд бизнесүүд, бага буурай орнууд, залуу үеийнхэн даяарчлын амтыг мэдэрнэ. Тэгэхээр боломж үргэлж байсаар байдаг. Та бүхэн Монголд, гэхдээ та Монголдоо сэтгэж болохгүй. Харин дэлхийг тэр чигээр нь харж том сэтгэх хэрэгтэй. Учир нь энэ цайхан их оронтой агуу түүхтэй, ур чадвар өндөртэй 3 сая хүн амьдарч байна. Зөвхөн булчинтай байгаад хангалтгүй. Сумгийн их авраг олно гэдэг зөвхөн булчин биш, харин сэтгэн бодох чадвартай холбоотой юм. Бид их удаан хамт байсан. Энэ хүнтэй уулзахаас өмнө би сум нарыг 2 танк тулдаж байна л гэж хардаг байлаа. Харин одоо би энэ хүн шиг хүмүүс зөвхөн булчингаараа ус, харин тархиараа, зүрх сэтгэлээрээ авраг болдог юм байна гэдгийг ойлгосон. Хүн өдөр бүр бэлтгэл сургууль хийснийхээ үр дүнд л ялалтанд хүрдэг юм. Миний та бүхэнд хүрэх зөвлөгөө энэ хүрээд өндөрлж байна. Би та бүхэнтэй өөрийнхөө амьдралын туршлагыг хуваалцлаа. Зөв биш байж болно. Гэхдээ би өөрийнхөө итгэж явдаг зүйлийг л та бүхэнд ярьлаа. Баярлалаа та бүхэнд.